Фармаковигилансийн хамтрагч талуудын үүрэг. Энэ сэдвээр бид фармаковигилансийн үйл ажиллагаа болон түүнд оролцдог хамтрагч талуудын үүргийн талаар ярилцсанаа. Фармаковигилансийн тогтолцооны үйл ажиллагааны гол зорилго нь эмийн гаж нөлөөг илрүүлэх, эмийн аюулгүй байдлыг сайжруулах, улмаар эмнээс шалтгааллах эмгэгээс иргэдийг урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Аливаа улс оронд фармаковигилансийн тогтолцоог бүрдүүлж, эмийн аюулгүй байдлыг сайжруулахад олон талын хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгждэг. Фармаковигилансийн үйл ажиллагаа нь өөр хоорондоо нягт уялдаа бүхий шат дараалсан үйл ажиллагаагаар хэрэгждэг. Үүнд аюулгүй байдал гаж нөлөөний мэдээллийг илрүүлэх, цуглуулах, гаж нөлөөний тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, дохио илрүүлэх, дохиог нотлох, эрсдлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, шаардлагатай тохирсон зохицуулалтын шийдвэр гаргах, тухайн шийдвэрийг хамтрагч талуудад мэдээлэх, хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаагаар хэрэгждэг. Иймээс эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх фармаковигилансийн үйл ажиллагааг амжилттай явуулахад аюулгүй байдлын мэдээллийг их сурвалж чухал үүрэгтэй. За аюулгүй байдлын мэдээллийг эмнэлгийн мэргэжилтэн, эмийн үйлдвэр, эм хангамжийн байгууллагууд, гэрээт судалгааны байгууллагууд болон иргэд мэдээллийг хүргэдэг. Эдгээр мэдээллийн их сурвалжууд нь эмийн аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг үндэсний зохицуулалтын байгууллагад шууд мэдээлэх болон өөр хоорондоо мэдээлэх замаар мэдээллийг цуглуулдаг. За эмнэлзэн судалгаа оролцож байгаа гэрээт байгууллагууд эмийн аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг үндэсний зохицуулалтын байгууллагад шууд мэдээлдэг. За улмаар үндэсний зохицуулалтын байгууллага нь мэдээлэл зохих аюулгүй байдлын мэдээллийг олон улсын мэдээний санд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх фармаковигилансийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хэд хэдэн хамтрагч талууд хамтарч ажилладаг. За үүнд эм хангамжийн байгууллага, зохицуулалтын байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмчлүүлэгч болон тэдгээрийн асгаан хамгаалагч хамтран оролцдог. Эдгээр хамтрагч талуудын үүрэг үйл ажиллагааг дэлгэрүүлэн ярилцъя. Эм хангамжийн байгууллагын үүрэг. Эм хангамжийн байгууллага нь фармаковигилансийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд оролцох үүрэгтэй. За үүнд бол мэдээллийг цуглуулах үйл ажиллагаанд өөрийн бүртгүүлсэн бүтээгдэхүүний гаж нөлөө, бүртгэлийн дараах судалгааны үр дүн, сэтгүүлд нийтлэгдсэн аюулгүй байдлын мэдээллүүд, эмийн зохицуулалтын байгууллагаас ирүүлсэн мэдээллийг цуглуулж мэдээний сан бүрдүүлдэг. За мэдээний санд бүртгэгдсэн аюулгүй байдлын мэдээллийг хянах, үнэлэх ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй. За үүний үр дүнд гарсан үр дүнгээр аюулгүй байдлын гаж нөлөөний дохио илрүүлэх, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлын мэдээллийг шинжилэн боловсруулах үүргүүдийг гүйцэтгэдэг. За эмийн зохицуулалтын байгууллага эдгээр эм хангамжийн байгууллага, эм бүртгүүлэгч байгууллагуудын оролцож байгаа үйл ажиллагаанууд дээр эмийн зохицуулалтын байгууллага мөн оролцож ажилладаг. За эм хангамжийн байгууллага дээрх үүргүүдийг гүйцэтгэхийн тулд дараах үүрэг үйл ажиллагааг явуулах шаардлагатай. За үүнд фармаковигилансийн нэгж бүтцийг байгуулж ажиллах, за түүнд мэргэшсэн мэргэжилтнийг томилон ажилуулах, за эмийн бүртгэлийн материалыг зөв бүрэн бэлтгэж өгөх, улсын бүртгэлд бүртгүүлсэн өөрийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тогтмол хянах, эмийн аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг эмийн зохицуулалтын байгууллагад цаг тухайд нь мэдээлж авах үүрэгтэй. За аюулгүй байдлын мэдээлэлд эмийн гаж нөлөөний мэдээлэл, эмийн харилцан нөлөөллийн
нотолтой холбоотой мэдээлэл, эмчилгээний үр дүн муу байгаа мэдээлэл, эмнэлзэн болон бүртгэлийн дараах судалгааны үр дүнгийн мэдээлэл, за мэрэгчлийн сэтгүүлд эмнэлгийн мэрэгчлэтнүүдээс нийцүүлсэн судалгааны үр дүн, тохиолдлын мэдээнүүдийг зохицуулалтын байгууллагад мэдээлэх үүрэгтэй. За мөн түнчлэн бүртгүүлсэн эмийнхаа аюулгүй байдлыг тогтмол хянаж тодорхой журмын дагуу эмийн аюулгүй байдлын тайланг мэдээлж авах үүрэгтэй. Эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллах, эмийн зохицуулалтын албаны шаардлагатай тохиолдолд нэмэлт эмнэлзэн судалгаа явуулах зэрэг үүргүүдийг хүлээдэг. Эмийн зохицуулалтын байгууллагын үүрэг. За эмийн зохицуулалтын байгууллага нь эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үндсэн 2 үүрэг хүлээдэг. Нэгдүгээрт иргэдийг эмийн ноцтой гаж нөлөөнөөс сэргийлэх, хоёрдугаарт эмийн үйлдвэр эм бүртгүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Эмийн үйлдвэр эм бүртгүүлэгчийн үйл ажиллагаа нь хууль эрх зүйн баримт, дүрм журмын мөрдөлтөнд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах гол үүргийг гүйцэтгэдэг. За үүнийг гүйцэтгэхийн тулд юуны түрүүнд эмийн бүртгэлийн шатнаас эхэлж зохицуулалтын байгууллага хяналт тавьж ажилладаг. Эмийн бүртгэлийн материалд тухайн бүртгүүлэхээр хүсэлт эрүүлсэн эмийн аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл бүрэн эсэх, аюулгүй гэдэг нь бүрэн тогтоогдсон судалгаа хийгдсэн байгаа тохиолдолд эмийг улсын бүртгэлд бүртгэдэг. За улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийг байнга хяналт тавьж аюулгүй байдалтай хяналт тавьж ажиллана. За хэрвээ аюулгүй байдалтай холбоотой ямар нэг мэдээлэл ирсэн тохиолдолд тухайн аюулгүй байдлын мэдээллийн эрсдлийг үнэлэх, эрсдэл үр ашигын үнэлснээр зохицуулалтын шаардлагатай арга хэмжээг шийдвэрийг гаргадаг. За үүнд хэрэглэх зааврыг өөрчлөх, аюулгүй байдлын анхааруулгыг нэмж оруулах, за шаардлагатай тохиолдолд эрүүлэн татах зэрэг үйл ажиллагааг шийдвэрийг гаргадаг. За эдгээр шийдвэрийг хэрэгжүүлэхийг эм бүртгүүлэгч буюу эм ханган нийлүүлэх байгууллага хөргүүлдэг. За шаардлагатай тохиолдолд бол шийдвэрийг албадан хэрэгжүүлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлдэг. За түүнчлэн альва тохиолдлыг үнэлэх, хяналт тавих зэргээр эдгээр үйл ажиллагааг тасралтгүй тогтмол хийж явуулах үүрэгтэй. За фармаковигилансын үйл ажиллагааны бүх үе шатанд зохицуулалтын байгууллага идэвхтэй оролцож иргэдийг ноцтой гаж нөлөөнөөс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжиж ажилладаг. За үүнд бол ноцтой гаж нөлөөний дохио илрүүлэх гэдэг нь бол шинэ урдан судлагдаагүй гаж нөлөөний тохиолдлыг илрүүлэх, гаж нөлөөг үнэлэх, эрсдэл үр ашигын үнэлгээ хийх, шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг шийдвэрлэх, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, эмийн аюулгүй байдал хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэрэгчлэлтэн түргэн шуурхай мэдээлэх үүргийг хүлээдэг. За эмнэлгийн мэрэгчлэтнүүд фармаковигилансын үйл ажиллагаанд хүлээх үүрэг нь бол эмнэлгийн мэрэгчлэлтэн, эмч, эмзүүч, сувилагч зэрэг эмийн жор бичих, олгох, эмчлүүлэгчид эмийг хэрэглэх үйл явцад оролцдог мэрэгчлэтнүүдийг хамруулж үздэг. За эмнэлгийн мэрэгчлэтнүүд нь эмийн гаж нөлөө, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хамгийн түрүүнд илрүүлж мэдээлэх гол хамтрагч тал юм. За иймээс эмчлүүлэгч тохирох зөв эмийг зохистой хэрэглэж, эмнээс шалтгааллах эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах үүргийг хүлээдэг. Иргэдэд эм хэрэглэх, заавартай танилцах, эмийг зохистой зааврын дагуу зөв хэрэглэхийг зөвлөх үүргийг эмнэлгийн мэрэгчлэлтэн хүлээдэг. Мөн илэрч болох гаж нөлөө болон бүртгэгдээгүй гаж нөлөө илэрч болох талаар таниулж ойлгуулах, гаж нөлөө бүртгэн мэдээлэх үйл ажиллагааны ач холбогдлын талаар иргэдэд таниулах, гаж нөлөө илэрсэн тохиолдол бүрийг бүртгэн мэдээлэхэд шаардлагатай баримт мэдээллийг цуглуулж баримтжуулах үүргүүдийг гүйцэтгэдэг. За
Фармаковигилансийн үйл ажиллагааны бас нэг чухал хамтрагч тал бол эмчлүүлэгч болон түүний асран хамгаалагч тийм. За эдгээр эмийг зөвхөн жороор зааврын дагуу зохистой хэрэглэх үүргийг хүлээн мөн эмийн гаж нөлөө илэрсэн үед эмнэлгийн мэргэжилтнүүдэд гаж нөлөөг бүртгэн мэдээлэхэд нь туслаж дэмжин ажиллах үүргүүдийг хүлээдэг. Фармаковигилансийн тогтолцоог бэхжүүлэх, эмийн аюулгүй байдлыг сайжруулахад дээр дурдгдсан хамтрагч талуудаас гадна бусад оролцогч талууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнд эм хордлогын мэдээллийн төв, дархлаажуулалтын үндэсний төв, зэрэг төвүүд нь өөрийн төвүүдэд мэдээлэгдсэн эмийн аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг эмийн зохицуулалтын байгууллагад дамжуулах, мэдээллийг солилцох, хамтран ажиллах зэргээр эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хамтарч ажилладаг. За мөн эмнэлэг Ихтэй сургуулиуд бол эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдэд эмийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг олгох, сургалт зохион байгуулах зэргээр уг үйл ажиллагаанд оролцдог. Мөн амгаахын болон эмзэн холбоод эмийн аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай удирдамж, гарын авлагыг боловсруулах, тасралтгүй сургалтыг явуулах зэргээр уг үйл ажиллагааг дэмжин ажиллах. Мөн мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэг сэтгүүл зэрэг нь эмийн аюулгүй байдлын талаарх судалгааны үр дүнг хэвлэн нийтлэх, мэргэжилтнүүдэд зөв тэнцвэртэй мэдээллийг түгээх үйл ажиллагаанд хамтарч оролцдог. За энд эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх фармаковигилансийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтрагч талуудын үүрэг хэрхэн оролцдог талаар жишээг танилцуулъя. За сервиваститин бол статины бүлгийн Bayer компани бүтээсэн эмийн бүтээгдэхүүн 1997 оны 6 сард анх Америкийн нэгдсэн улсад бүртгүүлсэн. 1998 оны 5 сард сервиваститиныг хемифиброзол эмтэй хавсарч хэрэглэснээс булчин задарлын 6 ноцтой гаж нөлөөний тохиолдол анх мэдээлэгдсэн байна. 1999 оны 4 сард мэргэжлийн сэтгүүлд уг гаж нөлөөний тохиолдлын талаар тохиолдол судалгаа нийтлэгдсэн. 99 оныхоо тухайн сарда эмнэлзэн судалгаагаар 1.6 мг сервиваститин креатинин киназа ферментийг ихсгэх эрсдэлтэй болох нь тогтогдсон. За 99 оны 12 сард хемифиброзол нь сервиваститинтай хавсарч хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан байна. 2000 он гэхэд сервиваститины булчин задрах гаж нөлөөний 549 тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээний санд бүртгэгдсэн байна. Ингээд болмоор 2000 оны 3 сард булчин задрах гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй болохыг Bayer компани өөрөө хүлээн зөвшөөрсөн. 2001 оны 4 сард тухайн эмийн хэрэглэх заавар дээр эмийн эмчилгээг эхлүүлэх тунг 0.4 мг болгон бууруулах өөрчлөлтийг нэмж оруулсан байна. За 2001 оны 6 сард Bayer компани эмнэлзэн судалгааг дахин хийсэн боловч судалгааны аргачлал муу үр дүнг нотлох боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн шинжээчд өгсөн. За ийм учраас 2001 оны 8 сар гэхэд Bayer компани сайн дураараа уг эмийг зах зээлээс эргүүлэн татж хэрэглэнээс хассан байна. За хэдийгээр хэрэглэнээс хассан ч гэсэн түүнээс хойш 0.4 мг тунгаар хэрэглэсэн сервиваститин эмнээс шалтгаалсан булчин задрах гаж нөлөөний тохиолдлын тоо 100 мянган хүнд 270 тохиолдол бүртгэгдсэн байжээ. Энэ тохиолдлоос харахад бүртгүүлсэн эмийнхээ аюулгүй байдлыг тухайн эм бүртгүүлэгч компани тасралтгүй хянаж, зохицуулалтын байгууллагын гаж нөлөөний мэдээллийг мэдээлж зохицуулалтын байгууллагын гаргасан шийдвэрийг цаг тухай бүртэн өөрчлөлт оруулж шаардлагатай нэмэлт судалгаа шинжилгээнүүдийг хийсээр ирсэн байна.
гэсэн хэдий ч тухайн эмийн гаж нөлөөний эрсдэл нь эмчилгээнийхээ үр дүнгээс өндөр байсан учраас тухайн эмийг зах зээлээс эргүүлэн татаж эмчилгээнээс хассан байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.